За дараагийн миний бэлэгнүүд ирсэн. Миний хатсан дараагийн бэлэгнүүд ирсэн. Нэг дураш бэлэг ирсэн. Ахаа тэтгсэн спорт болсон. Яг гадаг харцсан. Шорт бодолк. Айгу хөөрхөн зөрөгтэй байсан. Бамбарс. Шорт бодолкны авсан байна. Вау, энэ яв хөөрхөн зөрөгтэй бодолк. Ямар хөөрхөн зөрөгтэй юм тийм. Шорт бодолкны авсан байна. Яа дараагийн бэлэг. 저기 있는 데가 아이고 하나 있네. 고소 많아 그 양쪽 거기가 좀 잘못 같은 그래서 잘못 좀 어디서 잘했어 이니까 ямар хөөрхинди бүр яг зуршиг ирсэн биш. Яг тийм хүүхдийн хурдан багтдаг болохоор заавалч гэдэг нэг чанартай байгаад ах шаардлага байхгүй. Энэ одоо бүр яг зуршиг ирсэн биш тийм үү. Нэг гой татлсан байна. Сэн хороо хүнсний уут хүнсний хатгалдаг уут энэ хороо юу вэ? Хүүхдээ амт хийсэн яриасан туруу идэг сойд гэсэн чинь бас ирсэн байна. Нороо идэг. Энэ зэрэг болохоор дандаа нэг юу хүчнүүд гэртээ асаад айгу гоё олон юм асаад тэгтээ гоё олон юм хийж. Энэ юм байна. Энэ болохоор нөө гэртээ байвал мөнгөчдөг гэсэн тийм жижигхэн өрхөн тийм зоосны сав. Ийм хөөрхөн зоосны сав захиалсан. Бас эдгээр ихтэй дандаа бэлэгний зүйл шүү. Ийм хөөрхөн жижигхэн. Би бас орой хүүгээ хөлтэй хажуудаа тавихад тийм жижигхэн астаг гэрэл хэрэгтэй байсан. Тийм астаг гэрэл бас бэлгэндээ сонгосон байгаа. Тийм хүүхдээ өрөөний ийм гоо зөөлхөн. Одоо нэг асааж үзэл та. Вау энэ одоо хүүхдээ хөлөхөд хангалттай юм шүү. Орой өрөөнд өөх өнгөнгөөр авсан юм шүү дээ. Тийм биш цайвар бүдэг. Цай ялан дээр улаан гассан би. Шар цагаан. Ингээд тавихаар өнгө өөрчлөлт юм шиг байна. За ийм хөөрхөн өрөөний гэрэл ийм хөөрхөн хайрцаг марттай. Гэрэл хайрцаг. Энэ болохоор юу байт юм бэ? Цэнгэлдэг юм биш тийм чаа. Энэ гэрлийг чаа. Бүр амар юм биш цэнгэлдэг гэрэл шүү дээ. Энэ тэгээд энэ толгоон дээр нь л ордог бах та. Толгоон дээр нь л ордог зүйл бах та ингээд аа за. Тийм толгоон дээр нь орд юм байна. За нэг ийм хөөрхөн цэнгэлдэг гэрэлтэй боллоо бэлэнд авсан. Тэгэл ингээл хасаа гал шүн. Гой. Өрөөндөө тавьсан хөөрхөн гэрэлтэй болсон. За энэ болохоор юу юм болоо? Энэ болохоор юу гэдгийг санагддаг байна. Энэ одоо алавератай нүдний ядраа талхич нүдний маск гэж шүү дээ. Энэ аюу гоё. Тэгээд энэ болохоор амар хөөрхөн байсан. Би уцсандаа авчиг гэсэн чинь орд ийм хөөрхөн би яг ийм хөөрхөн кейстэй болохыг хүссэн л дээ. Ийм чихмэл тоглоом. Тэд нарт ийм хөөрхөн байх гэсэн юм уу? Та нар энэ ардаа энэ товчлууртай энэ хоёр нийлээд ингээд энийгээ товчлоод тэгээд ингээд товчлчаад эндээс нь ингээд уцаа барай явж явах зориулттай. Энэ ямар хөөрх юм бэ те? Ийм хөөрхөн. Нэг хэвчээ авсан. Яа тэнцээ сүүлд нь болохоор 25 оны одоо хийж байгаа эмчтэй хийсэн гойгийн бин тамирын юм уу? Энэ хажуудын баандаг манд. Одоо орой серумыг гадаа өмсөж гаргах зорилго. Тийм хөрхөн панттай өмд. Ардталтай 2 керматай байна. Энэ материал нь ингээд тэр чигтээ дааваа байсан. Би уншиж үзсэн чинь амар гоё ингээд даавуу хүмүүс аяг авахыг хүссэн. Ийм гоё өмдтэй болсон. За энэ одоо ийм их хөрхөн бэлгэнүүд ирлээ. Гоё яваач. За та нар тийм бэлгэнүүд авахыг гэх юм бол энгийн өмнөх блогнуудыг ухрааж үзээрэй.
За нөгөө нэг гоё бэлгэн дэрсэн өмдөө өмсчлөө энэ хартаа хажуудлын матлаас амар хөрхөн мас өмсгөрөө энэ хартаа ийм хөрхөн. Тэг ер нь бол одоо энэ нөгөө нэг юм урт загвартай өмд юм унждаг өмд модонд орсон байсан. Миний нэг үр төрсөн гэдсэн л харагдаад байна шүү тий. Ийм хөрхөн. Өмдтэй боллоо. Хойдолтой 2 грамтай. Тэг ингээ өмсөд гадар явж батал өнөө хөрхөн сул загвартай. За энэ болохоор ингээд үзүүрт нь харагдаад байгаа зүйл юу вэ гэвэл энэ болохоор миний утасны кейс надад нөгөө хөрх утасны кейс чихэн онжаадаг ийм хөрх утасны кейс iPhone тааруулж авах гэдсэн ч олдохгүй байсан. Тэгээд тэмгээс л оллоо доо. Хартаа. Ийм хөрх өмдтэй. Ийм хөрх утасны кейстэй бэлгэн тавлаа. Тэгээд амар гоё гоц. Өмд нь л өнөх хөрхөн бас баандаг манд. Манай охины хөөрхөн гутлаа өмссөн. За нэг гоё иргэдэй. За гоё алхаад үзэлч хөл мөлөө өргөд үзэл гоё зогсол тэгээд. Миний гоё зогсоо наашаа гоё зогстой. Тэр хөлнийх нь гутал нь ийм хөөрхөн зогсож шít миний охин. Вау. Гоё юм миний охин. Ямар гаган гуталтай болсон юм би миний охин чинь. Манай темөнэт хөөрхөн бил. За нөгөө нэг гой бэлгнүүдээ би үзээд эхнээс нь бас зарим нь судлаа сууж байна. За манай охины гутал болохоор өнөх хөөрхөн гутал ирсэн бэ. Ингээд та хитгэм ундах юм хэр унд юм бэ гэдэг үзлээ. Ерөөсөө ундгүй юм байна. Айгу хөөрх юм байна. Энэ бэлгнийх нь. Тэгээ бэлгнийхээ өмдийг бол би өмссөн байгаа. Энэ хардаа. Ийм хөөрхөн панттай ийм хөөрхөн. Одоо юм бол ойр зур гарахтаа өмсөж байгаа юм бол сул заагаарэ. Тэгээд нөгөө гэрэлнийхээ учрыг олсоо. Гэрэлмийн түрүү нөгөө бичлэгэн дээр ирж хат улаан хасаад зүтэй энэ ардаа ингэт юм бэ. Энэ нөгөө бичлэг хийхээр энэ гэрэлж юу агаад шүү дээ. Камер дээр ингэж нөгөө сарниж харагдаад энэ ардаа. Ингээ зохихоор өнгө өршлөгдөв юм энэ ардаа. Хөөрхөн гоод аничж байнчаад. Одоо захаа зөхөд үзэл тэмээ. Захаа зөхлөө. Улаа. Захаа зөхлөө. Агоо. Захаа зөхлөө. Захаа зинхэр. Ийм хөөрхөн өнгөөр өршлөгдөж байна. Яв хөөрхөн гэрлээ. Би ингээ анивчдаг. Би ерөөс энэний учрыг олохгүйсээ яаж түрүүн улаан асаач байгаа гэж бодоод байсан чинь ингэж хөөрхөн ассан юм шүү. Тэр надаа бум гэл. За ингэж хөөрхөн ассан юм байна. Тэгээд эдгээр чи ямар хөөрх юм бэ? Бид нөгөө ихээр бас махан авдаг болохоор махны ут захиалсан. Эднэр одоо энэ ах хэрэглээний одоо энэ зөөл мөлөч өөрийн хөвслөнд хандаал хаасайгүй хятадаас орж ирдэг болсон байлээ штэ. Тэгэд гоо сахны бараа ч гэсэн хятадын гоо сахны бараанууд айгүй чанартай болсон бэлээ. Тэгэд би тийм болохоор ч гэсэн бас захиалаад хэрглэж үзье гэж бодсон. Тэгэд энэ болохоор айгүй гоё үнэртэй л хонгол үрдсэн жалан яриатай нүдний маск нь дотроо нүдний маск түрхэгчтэйгээ тэгэд бэн. Тэгээд одоо ойр зур хэрэглэхэд ерөн бол зүгээр авсаархан иймэрхүү зүйлүүдийг бол нэр хямдхан үнэтэйгээс нь аваад темэгөөс аваа хэрэглэж болох юм байна. Заавал үнэтэй байх шаардлага байхгүй. Тэгээд манай охин зоос цуглуулах суртаа энэ зоос хийнэ доотлихаас энэ тэнд ингээл байж хат их сайн байдаг гэсэн шүү дээ. Эсвэл одоо 8-ны халангуун дотор авчиж тавьчих тийм үү? Дотор нь ингээ байж мөнгөгээд. Ийм хөөрхөн гэлтэй. Энэ гэрэл бүр үнэн хайр юм аа. Ингээл зохиол өнгийн өршлөл шүн бол ингээд сайн цэнэглэл тавьчихмаар юм ба шүү дээ. Энэ бол өстой хайр үрмээр гэрэл аац. Тэгэл ер нь бол хүмүүс тэгэл хийдэг л та темгөөс юм захлахаар үнэн муухай хогийн юмнууд ирлээ мэрлээ гэл. Битгүү надад одоогоор яг тийм муухай нэг сэтгэл таархааргүй юм ерөөсөө ирээгүй. Эднэр болохоор миний дандаа нөгөө нэг савгсан бараанууд болохоор би дандаа нэг чанартай герман төхөөрөнд бараа захиалаа. Тэгээ бэлгэнийх юмуд бол бүгд бол ингэж хиттаас ирдэг байгаа. Бэлгэний ямиг бол тэгээд юу захиалж байгаа. Тэгээд хасаад бэлгэнд ирж байгаа юм чинь би аягаа иймэрхүү хаалаа захиалаа. Тэгээд гол нь өнгийн гоё бас хүч дотор олон юм гэсэн л дээ. Би хүч хасаагаад үзье гэж одоо юу ч ихлээд хамгийн түрүүнд бэлгэндээ цөөхөн ширхэгтэй олон өнгийн үжийн захиалсан. Энийг хасаад хөөрх юм. Би одоо утасныхаа кейсийг эзэн магадгүй. Миний утасны кейсээс ингээд бамбруушныхаа хажууд нөгөө
дуу нэмэх хасах төвчих гэсэн нэг тэмдэглээнүүд бүгд байд юм бэлээ. iPhone 15 Plus их яг ийм кейс олдохгүйсэн л та. Одоо уцандаа хийцэн тоглоо хийж би бол тэгээд иймэрхүү гой бэлэг авах хүсвэл миний өмнөх блогуудын бичлэгүүдийг ухраагаад үзээрэй. Тэгээд бас та нар subscribe дарахаа мартаа. За дараагийн блог хүртэл түр баяртай.